Энэ 7 хоногт нийслэл дүрмсэн онцлог үйл явдлын мэдээллийг томилон хүргэж байна. Гэр хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг дүүргийн засаг дарганарт үүрэг болголоо. Хотын дарга товчлтын ажилд саад учруулж байгаа аж ахуй нэгжтэй хатуу тэмцэхээ илэрхийлэв. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийг сайжруулах, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийдэх талаар авч хэлэлцлээ. Нийтийн хэлбэрт нэмж 3.7 газар бүртгэн. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн худалдаа гарч байна. Нийслэлийн засаг дарганы тамгын газрын албан хаагчид цусаа хандивллаа. Нийслэлийг цэрэг татлахыг 10 дугаар сарын 23 хүртэл зохион байгуулна. Монголд анх удаа нарийн сүлжмэл даав үйлдвэрлэж эхэллээ. Төвжирлийн эсрэг нийтээр хилцүүлэг болов. Иргэдэд уцаар хууль эрх зүйн үн төлбөргүй зөвлөгөө өглөө. Хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ. Хотын дарга Орос улбаны улсын Газпромбанк группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улс урлын удирдах газар нийтийн аж ахуйн салбарт MNS ISO 45000-ыг 2018 стандартыг анхлан нэвтрүүлв. Нийслэл 110 менторшип хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажиллах таатай орчноор хангах зорилготой бизнес инкубатор төв дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Гендер ба хүний эрх сургалт хилцүүлэг болж, гендерийн эрхтгч байдал сэдв туралдааны гар зураг болон эссе бичлэгийн төрлийн шилжүүлгүүд тодорлоо. Эдгээр улам бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.